За хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгвэл би та нараас нэгэн асуултыг асууж нэгтгэлээ эхлүүлье. За та нар ер нь ямар нэгэн зүйл хийхийг амар хүсэж байсан. Бүр яг чин сэтгэлээсээ хүсээд за би хийхгүй бол болохгүй юм байна гэж бодож байсан хэрнээ. За би яагаад вэ гэдэг бодлоосоо болоод хийж үзээгүй зогсож байсан үе байгаа юу? За бүгдээрээ л тийм үе байгаах тийм үү? За магадгүй шинэ зүйл туршиж үзэх, тэгээ шинэ хүрээлэлд орох, сайн дурын ажил хийх гэх мэт маш олон зүйл байж болно. За магадгүй зүгээр анги дээр багшийнхаа асуултанд хариулах гад гараа өргөтөө ч гэсэн маш их айдсыг мэдэрсэн байж болно. Энэ айдс гэдэг бол ер нь бол хүн болгонд л байдаг маш л хэвэн зүйл. Хүн болгонд байдаг байгалийн мэдрэмж гэсэн үг. Гэхдээ ихэнх хүмүүс айдсыг яа ингэж мэдрэнгүүтээ шууд зогсчдаг. Яна би яагаад штэ би чадахгүй байна. За би угаасаа амар аим чи ер нь чадахгүй юм байна штэ гэдэг бодлыг шууд өөртөө бодуулаад байдаг. Тэрнээс ч болоод тархичин за би ер нь амар аимхаа штэ. Би аимхаа юм чи угаасаа хийж чадахгүй юм байна штэ. За угаасаа би ингээд айцтаа дарагцаараа сул дороо хിവэр үлдэх юм байна гэдэг бодлыг өөртөө хуримтлуулад байдаг. Энэ бодлууд хуримтлагцаар агаад та нарыг ингээд ийм итгэлгүйдээ сул дорой за би аимхаа гэдэг бодол чинь дарагдаад боломжоос чинь салгаад идэг гэсэн. За тэгвэл өнөөдрийн миний ярих хэлтгэлээр бол энэ бодол чинь өөрчлөгдөн гэдэгт итгэлтэй байна. За би тэгвэл нэгэн асуултыг асууя л та. Та нар айцыг ингээд өөрийнхөө боломжийг нэг чинь тусалдаг луужин гэж боддог уу? Эсвэл яг боломжоос чинь ингээ хаагаад байдаг тэр хаалга гэж боддог уу? За бид нар ер нь яг юунаас айдсан бол? Бид нар яагаад айдсан бол? За мэдээж бидэрт ингээ ямар ч хамаагүй зүйлээс айхгүй штэ тийм үү? Бидэрт ингээ илүү өсөхөд туустай, тэгээ сайжруулах, тэгээ ер нь бол амжилтанд хүрэх замд чинь хамгийн айц мэдрэгцэн байдаг. За яагаад энэ айц ингэж их мэдэртэй байх нэхээр тэр амжилтанд хүрэх замд чинь хамгийн их юм хүнд хэцүү зүйл тулгарч тэгээд тэнцэнээсээ айцыг хамгийн ихээр мэдрээд байдаг байхгүй юу? Гэхдээ за та нар дараагийн удаа ингээ айц мэдрэгдэхээрээ зогсох гэж битгий яараарай. Харин түр зогсож жагаад за би ер нь яагаад байгаад байгаа юм бол? За энэ ер нь айлгаад байгаа юм чи ямар нэгэн зүйл цаанд байгаа юм бах та. За айж байгаа юм чинь ямар нэгэн үр дүн байгаа юм биш үү? Гэл бодчих хэрэгтэй. Тийм болвол яг тэр амжилтын цаана байгаа, тэр айцын цаана байгаа амжилтыг олж харж чадна гэсэн үг байхгүй юу? За би тэгвэл та нарт нэгэн хүний жишээ ярьж өгье заяа. Та нар Harry Potter-ыг бол бүгдээрээ мэдэх бах, мэдгүй хүн бараг түүхэн баха. Тэгэд Harry Potter-ын зохиолч J.K. Rowling гэдэг хүн байдаг байхгүй юу? J.K. Rowling болохоор яг ном бичихээ өмнө жоохон нэг юм хэцүү, буурай амьдралтай хүн байсан байхгүй юу? Тэгэд ном бичсэн түүний амьдралыг хамгийн ихээр өөрчилж чадсан. За гэхдээ тэр ном бичихээ өмнө мэдээж маш их айцыг мэдэрч байсан. За угаасаа хүн зарагдахгүй бол яах юм бэ? Хүмүүс таалагдахгүй бол яах вэ гэх мэт маш олон бодол түүнийг маш ихээр айлгаж байсан. Гэхдээ тэр яг айцыг өөрт нь ингээд туслаад байгаа луужин гэдгийг олж харж чадаад харин өөрийг нь хаагаад байгаа хаалга биш шүү дээ гэдгийг нь ойлгочихсон байсан учраас тэр номоо амжилтаа бичих чадсан. Тэгээд нийт 12 хэвлэлийн газар номоо өгсөн ч гэсэн хинж тоож хүлээн зөвшөөрж борлуулж чадаагүй. Гэхдээ эцэст нь номоо хэвлэж чадаад одоо дэлхийд даяар нийт бараг 500 сая гаруй хувилбар борлуулсан байдаг. За үүнээс дүгнэх юм бол J.K. Rowling бол мэдээж маш их айжсэн. Тэг за угаасаа бүтлгүүцчих бах та гэх мэт маш олон бодлоодыг бодож исэн. Гэхдээ тэр айцтай дарагдаж үлдээгүй. Айцтайгаа нүүр тулаад за би оролдож үзэх хэрэгтэй. Тэг айцын цаана ямар нэгэн зүйл намайг хүлээж байгаа гэдгийг бодсон. Яг тэр үед J.K. Rowling за би номоо бичүүлэх ёстой гэдэг шийдвэрийг гаргаад номоо амжилтаагаар хэлүүлээд одоо дэлхийн хамгийн амжилттай зохиолчдын нэг болж чадсан гэж хэлж болно. За тэгвэл би одоо үүнтэй адилханаар өөрийнхөө нэгэн жишээг ярьж өгье л доо. За би болохоор яг TEDx орохоо өмнө мэдээж ингэ амар айжсан байхгүй. Би угаасаа хүмүүсийн өмнө гараад хамгийн мартчихдээ штэ. Би угаасаа чадахгүй хаа гэж амар айжсан байхгүй юу. За би хотлоо шүү дээ. Яг бууж өгөхөө өмнө яг нэг зүйлийг ойлгож авсан байхгүй. За хэрвээ энэ айдас надаа яг туслаад боломжоо минь хөтлөөдөөс юм шүү. Харин бидний боломжоос хаадаг зүйл биш байсан юм шүү
гэж би яг өөрөөсөө асуугаад за би угаасаа ингэж л хайгаад байгаа юм чинь энэ айдсны чинь цаана ямар нэгэн үр дүн байгаа юм бэ штэ. Том ч вэ жижиг ч вэ яг оролдоол үзэл боломжоо ашиглаад үзэх юм бол ямар нэгэн зүйл ард нь намайг хүлээж байгаа юм бэ штэ гэдгийг би өөрөө ойлгож авсан байхгүй юу. За тэгээд үнэхээр л ямар нэгэн сайн зүйл намайг хүлээж байгаа юм байна да. Тэгвэл юу хүлээж байгаа юм бол за гэж бодоод үзэх юм бол за нэгт болохоор би илүү өөрийгөө юм хөгжүүлэх боломжтойсэн байхгүй юу. За өмнө ихтгэл тавьж чаддаггүйсэн бол одоо ихтгэл тавьж чаддаг болчлоо. Хүмүүсийн өмнө гараад сурчлаа. Айцад даван туул гаргаж гисэн бол сурчлаа. Тэгвэл энэ их зүйлийг сурж байгаа юм чинь энэ чинь сайн тал биш үү? Мэдээж сайн тал байлгүй яг уу. За тэгээд хоёр дахь сайн тал нь гэх юм бол одоо надтай адилхан тий айцыг яг зөв ашиглаж чаддаггүй. Айцандаа дарагтаад ямар нэгэн боломжтой хүрч чаддаггүй маш олон хүмүүс байгаа. Тийм үү? Яг тэр хүмүүстэй жоохон ч гэсэн энэ ихтгэлээрээ жоохон ч гэсэн хувь нэмэр оруулаад ядчил тэр боломжоо жоохон ч гэсэн ашиглаад сураасаа гэдэгт нь зориулж яг энэ ихтгэлийг тавиа гэсэн шийдвэр гарсан байхгүй. Тэгэл за угаасаа би энэ айцыг даван туулах ёстой юм байна. За би чадчих байхаа гэж шууд гинт ингэ зориг ороод ирсэн заяа. Тэгэд за энэ ихтгэлийн цаана чинь ингээд ийм сайн зүйл байгаа юм бэ. Би олон юм сурах юм байна да гэл мэдээд авангууд гинт зориг орчиж байгаа байхгүй юу. Яг тухайн үедээ миний ойлгосон юм болохоор энэ айц чинь намайг ингээд боломжоос хаадаг хаалга биш. Харин эсэргээрээ намайг илүү амжилт руу түлхэж өгдөг, зааж өгдөг тэр луужин байсан юм шүү гэж. Яг энэ бодол намайг энэ ихтгэл ороход их нөлөөсөн юм л та. За тэгвэл та нар нэг зүйлийг мэдэх үү? Одоо энэ айц гэдэг зүйл өсөлтийн яг өмнө мэдрэгдсэн байдаг гэж. За яг бодоод үзэнгүүт амьдралын хамгийн ийм чухал ийм сургамжтай зүйлүүдийг яг өмнө айц хамгийн ихээр мэдрэгдсэн байдаг. Олон амжилттай хүмүүс ч гэсэн хэлсэн байдаг. Яг хамгийн чухал мөчүүдийнх нь өмнө айдас хамгийн ихээр мэдрэгдсэн байдгаа гэж. Тиймээс яг энэ айц чинь за бидэрт яг туслаад байсан юм байна шүү дээ. Бидрийг ерөөсөө хідэж хоригдж хааж байгаагүй юм байна шүү дээ гэж яг бодогдож ирнэ гэсэн үг. За одоо миний энэ харагдаж байгаа энэ хоёр зам болвол за эхлээд тэр оргил дээр харагдаж байгаа бол мэдээж тэр айцаа яг луужин шиг ашиглаж чадчихсан амжилтанд хүрсэн байгаа газар гэсэн үг. Харин comfort zone буюу ингээд за айцтай дарагдаал гэртээ сууйдоо гэдэг шиг л яг тэр газар чинь л гэсэн үг. Айц болохоор яг энэ хоёр замын голтон зогсоод хүлээж идэг гэсэн үг байхгүй. За чи намайг яг зөв ашиглаад өөрийгөө луужин шиг ашиглаж чадаад яг тэр оргил руу явах уу? Эсвэл надад ингээд дарагдаад сул дорой юм шиг үлдээд буцаад тэр comfort zone руугаа явах уу гэж. Яг тэр үед хүн яг зөв шийдвэрээ гаргах хэрэгтэй байдаг гэсэн үг. Тэр үедээ ингээд за би угаасаа айгаад байгаа юм чинь тэгэл ухарчиж болохгүй гэсэн. Заавал зориглоод тэр айцны цаана намайг яг юу хүлээгээд байна? Айц чи надад ямар өөр нөлөө гаргах вэ? Ямар үр дүн гаргаж болох вэ? гэж бодоод яг тэр оргил руу чигээрээ алхах хэрэгтэй. Яг буцаж ухарж явна гэдэг бол үнэхээр муу шийдвэр гэдэгт бол та нарт ер нь хэлчихье гэж бодож байна. За тэгвэл үнэхээр за ер нь айцтай яг чигээрээ л алхах хэрэгтэй юм байна. Энэ оргил руу явъя. Гэтэ яаж энэ оргил руу явах вэ? Би үнэхээр айцад даван тулж чадахгүй байна. Гэж байгаа хүүхдүүд байвал за миний хувьд ингээ хамгийн үр дүнтэй гэсэн юм 3 шийдэл байдаг байхгүй юу? За нэгт болохоор айцын дараах амжилтыг олж харах. За түрүү миний хэлсэн ингээ илтгэлийн жишээн дээр за би айцын дараах байгаа энэ 2 боломжийг олж харж чадсны дараа мэдээж маш их зориг орж ирсэн гэжсэн шүү дээ. Тэрнтэй л адилхан ямар нэгэн айц төрөнгүүтээ буцаж ухарж зогсохгүйгээр харин яг тэнцэнэ зогсонгуудаа за би яагаад байна? Энэ айцны тань энэ жижигхэн айцныг даван туулсны дараа намайг яг юу хүлээгээд байна гэж асуух хэрэгтэй өөрөөсөө. Тийм бол айцын цаана байгаа тэр боломжийг олж хараад гинт зориг орж ирээд за би яг чигээрээ л явах хэрэгтэй юм байна гэдэг урам зориг авч ирнэ гэсэн үг. За тэгвэл хоёр дахь арга нь гэх юм бол за айцыг жижиг алхмуудад хуваагаад үзчих хэрэгтэй.
За ингээ ямар нэгэн зүйл хийх гээ тэг ингээ бүр том зургаар нь харсан чинь өө юу вэ чи амар боломжгүй юм байна штэ гэд нэг юм зориг ингээ хүрдэггүй штэ боломжгүй юм шиг санагдаад байдаг штэ. За одоо миний жишээн дээр хэм бол за би ингээд энэ тайзан дээр гарч ирээд олон хүний өмнө гарч ирлээ. За нэг 80 хүний өмнө гарч ирлээ гингүүт гинт ингээд айцдаг. Юу вэ 80 хүний царай яаж харах юм бэ? Би чадахгүй байна штэ гэл. Гинт ингээд амар айгаад эхэлдэг штэ. Гэтэ яг тэгэж айхахаа өмнө за эхлээд би ганцаараа өрөөндөө яриад үзье. Тэ? За ганцаараа ингээ яриад үзээд өө болчихж байгаа юм биш үү? Өө nice гэж бодчихлоо. За тэнгүүд 2 юм уу 3 хүнд ингээ за сайн найзтай яриад өчье. За 2 сайн найзтай яриад өгсөн юм чи за бас тэжгүй шүү. Гингүүтээ 10 хүн ингээ 20 хүн гэд хүмүүсээ нэмээд байгаа хэрэгтэй байхгүй. Яг тэгэж нэмэх юм бол яг 5 хүнд тавьсан бай, 50 хүнд ч тавьсан бай. Яг л адилхан тэр хүмүүс чам руу яг л хардаг харцаараа харна. Чи яг тавьдаг шигээ л илтгэлээ тавина гэсэн үг. Тэгэхээр ингээд за 5 хүний өмнө чадсан юм чинь 50 хүний өмнө асуудалгүй байлгүй дээ гэл арай харьцангуй тэр том зургаар харснаас илүү 50 мэдрэмж төрдөг шүү. Тэгээ энэ жижиг алхмууд бол их чухал байдаг шүү гэж хэлмээр байна. За 3 дахь арга нь болохоор яг айц чамайг өсгөөд байна уу яагаад вэ гэдгийг заавал өөрөөсөө асууж хэрэгтэй. Мэдээж айц яг өсөлтийн өмнө гарч ирдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр за тэгвэл намайг яаж өсгөж байгаа юм бол би найз яг намайг өсөхгүй дээ нү яах гээд байна. За би тэгвэл энэ боломжийг ашиглаж чадсны дараа намайг яг юу хүлээж ийн? Энэ намайг яг яаж өсгөөд байгаа юм бэ? Гэж өөрөөсөө асууж хэрэгтэй. Тийм болвол за айз чамд ингэж сайн нөлөө үзүүлж байгаа юм байна. Ядаж тий оролдож үзэхгүйгээр гэртээ байж байгаад суужснаас оролдож үзээд ингэж зогсож гинэ гэдэг чинь тэгэл болчих байгаа гэсэн. Мэдээж тийм том шагнал ийм сүртэй юм ахгүй ч болно. Тэнцэнээс яаж л ийм туршлага хурааж авах нь илүү өөрийгөө сайжруулж чадна гэсэн үг байхгүй юу? За би тэгвэл өөр нэгэн жишээ ярьж үгүй. За та нар нэг юм уралдаан тэмцээнд орлоо гэж бодъё л да. Саяхан болсон волейболын тэмцээгээ бодоод үзье. За тэнгууд тэгэл амар олон хүний өмнө гарна гэхээр за наа чиг амархаа хүн болоод мэдээж ингэж айгаад өө чадахгүй штэ би бөмбөг алднаа гэл яг тэгэл бодчихсон байхгүй юу? Гэтэ тхий өмнө за би яг энэ тэмцээнд орсноор надад ямар хэрэгтэй юм бол гэд асууад үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд за би ингээд илүү волейболоо сайн тоглодог болох нэ. За би чадвар нэмэх нэ, туршлага нэмэх нэ гэх мэт ингээд багч хідэн ийм сайн талууд гарч ирдэг. Хэдийн ийм шагнал авахгүй болно. Заавал том зүйлийн төлөө тэр айцыг даван туулах шаардлагагүй. Багч гэсэн тэр өөр нөлөө чинь чамд хамгийн их чухал болдог шүү гэж хэлмээр байна. За тэгвэл дараагийн удаа айц мэдрэгдэхээрээ мэдээж айж болохгүй. Айгаад тэр энэ комфорт зон руу буцаад ингээд алхаад явчих болохгүй. Харин эсрэгээрээ яг зогсоод за энэ айц надад яаж өсөхөд туслаад байна? Энэ айцны цаана энэ богино айцны цаана намайг юу хүлээгээд байгаа юм бол? Энэ яг ямар ач тустай зүйл юм бол? Гэт өөрөөсөө асууж хэрэгтэй. Тийм болвол тэр айцын цаана байгаа урам зоригийг хараад тэр амжилтыг хараад чиний урам зориг чинь өөрөө нэмэгдээд ирнэ гэсэн үг. Тиймээс дараагийн удаа айц мэдрэгдэхээрээ зүгтгаж буй яраарэ харин чигээр алхаарай гэж хэлмээр байна. Тэгээд ихтгэлээ төсөхийнхөө өмнө нэг юм хэлэхэд айц бол хан биш харин хаалга. Тэр хаалганы цаана чамайг маш олон амжилтууд, боломжууд, маш олон сайн сайхан зүйлсүүд хүлээж идэг. Зөвхөн яг зоригоо гаргаад л тэр хаалгыг нээчихэл юм бол тэр айц чинь чамайг боломж өгөөд тэр яг луужин шиг зааж өгöd байгаа шүү гэдгийг ойлгож авнаа гэсэн. За тэгээд бүгдээрээ айцаа даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. Баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа.